тэр үеийн одоо дууны орлогт бол одоо гайхалтай үүрэг ороолыг гүйцэтгэсэн хүн. Жигчдийн жаргал сайхан хөгжмийн зохиолчийг бол бид шинжлэгчдийн гэдэгт бол зүйн ёсоор тооцож харах хэрэгтэй болдог. Шүлгүүд нь бас тэр үедээ дарагдсан сэдв гэдэг нь Шингистэй их холбоотой шүү. Тэнгэр заяа мах цуснаас илүү сэтгэлгээ нь байна. Энэ жил цагаан сарын шинийн нэгэнд үндэсний телевизээр өглөө яг шинийн нэгний өглөө их гоё нэвтрүүлэг өгсөн зүрхэнд мөнгөрсөн аялал. Тэгээд тэрэн дээр хөгжмийн зохиолч Сэрод, Яруу найрагч Ичин орлоо хоёр одоо Баасанжов агшны бичсэн энэ сайхан найраг, миний аавын бичсэн сайхан хөгжим Тэнгэрийн тамга дууны талаар ярилцаад Ширмэн Туяа гавьяат дуулсан баггүй. Тэр бол яг ингээд шинийн нэгний өглөөний мэдчилгээ байсан. Одоо автаа золгож байгаа хэрэг гэсэн үг л дээ. За хоёрт нь нэг сонирхолтой зүйл нь саяхан Номын Баяраар би энэ жил нэг ном бичээд тэрийг ингээд анхудаага асар түрээслээд номоо зарж байхад Номын Баярын нээлтэн дээр Тэнгэрийн тамга дуу. Тэгэхээр энэ жил цагаан сараар болоод Номын Баяраар хоёр удаага би одоо ингээд автаага мэдчилсэн Тэнгэрийн тамга дуу сонсон нь бол надад бол маш их хүч өгч. Хөгжим зохиолч болон өөр онцлогтой гэж боддог. Зарим хүмүүс бол одоо их сайхан техниктэй ч байдаг юм уу? Зарим хүн их сайхан математикч ч байдаг юм уу? Тэрүүгээр ардын уламжлалыг хадгалж хийдэг ч юм уу. Тийм ээ, янз бүрийн байдлаар мэдээлэл хийдэг баг. Зарим нь орчин үеийлэгч байд мод яа. Манай жаахийн хувьд бол одоо үнэхээр өөрийн гэсэн унган авьяасаар л одоо уран бүтээлүүдээ ялангуяа тэр үеийн одоо дууны орлогт бол одоо гайхалтай үүрэг ороолыг гүйцэтгэсэн хүн. Тэнгэрийн тамга дууны хувьд бол өөртөө бол арай нэг өөр тийм ээ, өөр байдлаар уртын дууны хэсэг, тэгээд нэг ардын дууны юм шиг богино хэсэг энтрийг бол одоо гаргаж ирснээр онцлог. Тэнгэрийн тамга гэдэг энэ сайхан дууны тухай ярихын тулд энэ дууны одоо хөгжмийг бичсэн хөгжмийн зохиолч Жигчдийн жаргал сайхан гэж бас миний хувьд одоо багш нэг нутгийн сайхан ах дүүс ёсолсод энэ хүний уран бүтээлийн тухай цухас бас дурдж тодтогч өгөх хэрэгтэй гэж ойлгож байна. Тэгэхээр Тэнгэрийн тамга дуу бол яг л тэр угсаатны бүлгүүдийг тодруулж хэлвэл хотгойдын урт болоод урт тавтар тэр дууны хэв маяг тэр өв уламжлал онцлог дээр бүрэлдсэн ийм бүтээлэл дээ. Тийм ч учраас оны шилдэг дуу шалгаруулах морин хуур наадмын одоо гран при буюу одоо шилдэг бүтээлээр 1993 онд шалгарч ирснийг та бид сайн мэднэ. Шилдэг дуу 93 оны тэргүүн шагналыг жаргал сайхны хөгжим Ширмэн Туяагийн дуусан Тэнгэрийн тамга гэдэг дуу үүсчихээ. 90 онд ингээд нийгэм өөрчлөгдөөд ардчлалын хувьсгал гараад тийм ээ хүмүүс ингээд би хинбэ үндэсний үзээс хэрэгсэн шүү дээ.
Хүмүүс би өөрийгөө ойлгож би хэн юм бэ гэд. Яг тэр үед энэ дуу гарч ирсэн. Тэгэд асуултанд хариулж гарч ирж байгаа байхгүй. Тэгээ энэ бол яг хөө тийм одоо нэг өөр бусдыг дорд үзэх, би илүү өдр гэсэн тийм утгагүй бүдүүлэг үнсрэх үзэл биш. Энэ чинь яг Монголын сэхэтнүүдийн оюун санаанаас гарсан бүтээл. Баасан жуйн шүлэг жаргал сайхны хөгжим Тэнгэрийн тамга гэж энэхүү сайхан дууг одоо анх бие дуулах завшаал тохиолсон 19 настай байлаа. 19 настай тэгээд одоо бас хөөрхөн там дуур шүү дээ тэр чинь. Одоо дээр үеж байхаа арай нэг өмнөхөн үед манай цоодлогоон Монгол нутгийн үзэсгэлэн энтергээд байдаг шүү дээ. Үлэмжийн чанар энтергээд Данзаар Авжаагийн тэр дуунуудын одоо тэр уртын дуутай бас нэг явсан хөгжимтэй байдаг шүү дээ тийм ээ. Алтайгаа төрсөн би гэсэн мөртлөөс мадараа тэгээд ингээл эхэлдэг. Маш сайхан зохион байгуулалттай одоо хөгжмийн зохиомжно гэж байгаа шүү дээ. Тийм сайхан дуу байсан. Тэгээд тайзан дээр Тэнгэрийн тамга дуу тэргүүн барьцлаа гэсэн чинь би одоо нөгөө жоохон хөөхд цаана юу ч бодохгүй ингээд ард нь зогсчихсэн чинь хөөх нөгөө дуу маань төрүүлсэн юм байна да гэж одоо зогсчихсэн. Тэгээд дуучин соёл урлагийн их сургуулийн оюутан Ширмэнт Бая гэж зарлж ирсэн. Суйсын 1-р ангийн оюутан. Тэгээд одоо оны шилдэг морин хуур уралдаан тэргүүн барьцна гэдэг бол одоо бас нэлээд сайхан хавцвшинтай үйл явдал болсон гэж боддгийн. Ялангуяа одоо дууны бүтээл дээр бол яруу найрагчийг заавал дурсах хэрэгтэй байдаг. Дууны яруу найраг, дууны шүлгэнд хэрэглэгдэж байгаа үг, илэрхийлэл, тэр бичлэгийн онцлог, зохиомжийн онцлог, энэ бүгд нь бол аялаг. Энэ бүгд бол хөгжмийн бүтээл болохын хувьд дууны аяалгүй тэр бас илэрхийлэлд заавал нөлөөлж байдаг. Баасан жоо яруу найрагчин шүлгээр хийсэн бүтээл шүү дээ. Тэгээд энэ шүлгийн хувьд ч гэсэн бас баасан жоо бол өөрөө тийм язгуур өв уламжлалтайгаа их ойр Монгол үндэстнийхээ тэр зан заншлыг илүү их тусгасан ийм сайхан тэнгэрлэг сайхан найрагч байсан гэж миний хувьд бол бодож хэрэгцүүлж явдаг. Дүгэржийн баасан жог бол Монголын ард түмэн таньдаг болсон доо. Яагаад таньдаг вэ гэхээр Тэнгэрийн тамга өрөөний үдийн сэв гэх алдартай дуунуудаар нь сайн мэднэ. Ер нь дуу гэдэг бол яруу найрагчны хамгийн одоо том бүтээлийн нэг байдаг. Яагаад тэгэхээр дууг бол дуулдаг, ард түмэн дуулдаг. Дууг бол ард түмэн мэддэг. Тэгээ дуутайгаа хамт мөнхөрдөг. Одоо хөгжмийн зохиолч, яруу найрагч, дуучин гурвын бол ард түмэндээ мөнхөрдөг ганцхан юм байдаг. Тэр нь юу? Дуу байдаг байхгүй юу? Энэ утгаараа бол жигчдийн жаргал сайхан хөгжмийн зохиолчийг бол бид дууны уран бүтээлийн шинжлэгчдийн нэг гэдэгт бол зүйсээр тооцож харах хэрэгтэй болдог. За тэгээд баасан жоох бол энэ дууны яруу найраг руу их гүнзгий орсон, дуунтай их холбоотой хүн. Тэгээ энэ Тэнгэрийн тамга дууныхын тухай би тодорхойд хэлчихье. Энэ бол өгчртэй. Ягаад тэгэхээр мань хүн чинь хан Хинти аймгийн нутгаар их ажиллаж амьдарч ирсэн учраас хааны үеийн судалгаа, хааны үеийн сэдвүүд их байдаг. Шингисийн тухай сонин сайхан нутаг орныхын холбоотой юмнууд их байдаг юм л да. Тэгээд мань хүн чинь нөгөө шүлгүүд нь бас тэр үедээ дарагдсан сэдв гэдэг нь Шингистэй холбоотой шүү. Шингисийг ямар манайхан ярьж ийсэн биш. Яриул буруутлаа. Шингисийн тухай л яриул одоо тэгэл болохоо очдөг юм уу юм чинь. Тэгээ тэр үеэс л одоо энэ чих хянамгай үед байсан. Тэгээд мань хүн шүлгээ бол ер нь нэлээд тийм их залуудаа гэсэн байдаг шүү. Яагаад тэр Чингисийн сэдвтэй шүлэг чинь залуухан тэр энтэд бичсэн. Тэгээд яг үзэл зуртлаараа дарагдаад байсан. Тэгээд 90 он гараад тэр шүлгийн Тэнгэрийн тамгад одоо улсууд ч гэсэн нэрнээс нь чочирч байсан. Хүнсрэх үзэл гэдэг зүйл муу биш. Хүн чинь ганцхан биологийн амьтан биш. Соёлын түүхийн үргэлжлэл учраас тэр үндэсний онцлог үзэл санаа гэдэг бол одоо миний дотор бидний дотор байдаг зүйл байхгүй. Салшгүй зүйл. Тийм болохоор өөрийнхөө үндэснийхээ ялгарлаар бахарх нь тэрийг гаргаж ирнэ гэдэг бол ерөөсөө муу юм биш. Одоо миний генийн код өөр учраас өөр хүнийг дорд үзнэ гэдэг бол тусдаа асуудал. Тэр бол үлэн зөвшөөрж болохооргүй зүйл. Тэг энтэй уялдуулаад миний бодлоор энэ тэнгэр заяа гэж ярьдаг шүү дээ, тэ? Тэнгэрийн тамга, тэнгэр заяа. Тэнгэр заяа гэж бол байдаг.
Гэхдээ тэнгэр заяа мах цуснаас илүү сэтгэлгээнд баг. Монголчууд ядуу дөрөө цөөхөн түүхийн хүн цаг үед байсан ч гэсэндээ толгой өндөр, харц өндөр бардам хүмүүс. Энэ бол тэр тэнгэр заяатай холбоотой.